За сайн уу нараа. Миний төрсөн өдөр саяхан болоод өнгөрсөн. Тэгээ би найзуудтайгаа төрсөн өдрөөрөө хамтдаа бясалгал хийж өнгөрүүлсэн байгаа. Тэгээ энэ тухайга та бүхэнтэй хуваалцмаар санагдаад ерөнхийдөө бол бичлэг болгон үлдээе гэж бодсон. Өөрөө ч гэсэн дараа нь үзэхэд дурсамжтай болов гэд. За миний одоо бясалгал хийх газар маань яг манай гэртээ ойрхон энэ Prana Yoga Center гэдэг байгаа. May 7 зочд буудлын 3 давхарт байрладаг. Тэгээ хамгийн түрүүнд гарсан хүн бол манай багш Хулан. Багш маань хөөрхөн найтай засаад бас надад туслалцаад ингээд намайг дөрүгээд ирэхэд бол ирцэн айл дээр ирцэн ингээ хүлээжсэн айгу хөөрхөн. Тэгээд энд бас явж байгаа манай найз маань бас төрүүлж ирээд надад тусалсан байгаа. Багшийн маань төрсөн өдөр бас миний төрсөн өдрөөс нэг өдрийн өмнө болдог. Тэгээд өмнөх өдөр нь өөрөө төрсөн өдөртэй байсан ч гэсэн нэг хөрхөн хүрээд ирсэн байсанд маш их баярлалаа. Тэгээд бид хоёр ер нь бол сар гарны өмнө багштайгаа ярилцаад төрсөн өдрөө ингэж хийн гэд бясалгал хиймээр байна багшаа гэд санал тавиад багш маань ч гэсэн сайхан хүлээж аваад төрсөн өдрийн маань ингээд гоё тэмдэглэх нөхцөлийн маань бүрдүүлж өгсөнд маш их баярлалаа. Ширээ хөөрхөн снэк энтер бас зассан байгаа. Найзуудтай зориулаад баг зэргийн идэх зүйл бэлдээд бас мөн йог дээр ирсэн болохоор өмнө нэг агарын йог хийдэг байсан. Тэгээд гялс далимдуулаад бас агаарынхаа йогыг хийгээд уруу байрлалд орж ойрд уруу байрлалд орог болохоор ингээд уруу байрлалд ороод дэлхийн таталцлын хүчийнхэн эсрэг зүгт жоохон бие чиглэлсэн гэх юм уу. Тэгээд бас хэсэг хугацаанд ч гэсэн ингээд хийхэд бол маш гоё байсан. За яг ингээд дээшээ авираад уг нь гоё зүйл үзүүлэе гэж ботсон боловч яг утас маань дуурайад надад нэг бас хүргэлт ирж таарад манай найз айгу хөөрхөн цэцэг явуулсан байсан. Тэгээд бүр яарч сандраад одоо бүр гүүнээ хараарай. Тэр нэрсээ бууж чадахгүй бүр ингээд илгийн юм болсон. За тэгээ гэл сандарч очиод цэцгээ авчаад хөөрхөн бичлэг хийлгэсэн бас байж гин. За ингээд найзууд маань их нэг нэгээрээ ирсэн байгаа. Тэгээд бүгдийг бас ингээд ухтаж хүлээж аваад найзуудтайгаа ойр дуулцаагүй бас гоё ясан. Тэгээ би ерөнхийдөө 11 хүнд урилга илгээсэн. Тэгээд 7 нь ирэх боломжтой болоод 3 нь бол үнэхээр ирж чадхааргүй нөхцөл байдал үүсээд нэг маань болохоор бясалгал дуусны дараа хурж ирсэн байгаа. Тэгээд бүх хүмүүсээ одоо цуглартал бид нар бас ингээд хүлээнгээ багш маань ингээд ирсэн байгаа хүмүүстэй 7 хүртний чакраны бясалгалын талаар танилцуулаад эмэгтэй хүн ер нь айгуу гоё нурууц их одоо суух хэвээр те эмгтээлэг энерги алдахгүй байх талаар ерөнхийдөө манай найзуудад бас ингээд зөвлөгөө өгсөн. Тэгээд хэрвээ сонирхвол манай багшийн йогийн анги байгаа. Тэгээд манай багш бол нурууны йог болон агаарын йог тэгээд мат пилатес зэрэг ангиудыг авч хичээллүүлдэг. Тэгээд маш мэрэгчлийн айгу гоё ингээд хичээлээ заадаг. Би өмнө нь бол йогт тийм сонирхолтой байгаагүй. Одоо энэ багштайгаа танилцсанаас хойш ер нь бол йогийн утга учирыг ойлгоод ийм гоё одоо эмгтээлэг энерги сэргээхтэй энэ урсгалаараа ингээ гоё флоуээр ингэж явдаг. Йог ч бас айгу гоё утга учиртай одоо бясалгалын бас нэг төрөл юм байна гэдгийг айгу сайн ойлгосон. Багш маань тэрийг өөрөө ингээд айгуу гоё сонирхолтой зааж чаддаг. Ер нь бол аль болох ингээд эмгтэй хүмүүсийг эмгтээлэг чанарыг нь авч үлдэхийг айгуу хичээдэг. Тийм яг ер нь бол хүний төлөө гэх юм уу. За тэгээд маа найзууд бол ингээд бусдыгаа хүлээгээд бид хоорондоо бас ойр зургийнхаа уулзч амжааг байсан. Сонь сайхнаа хуваалцаад ажил төрлөө ярилццгаагаад инээлцгээгээд ингээд сууцгааж байна. Тэгээ өнөөдөр бол бид нар 7 хүртний чакрагаа сэргээх бясалгал хийх байгаа. Та нар миний нэг бичлэгийг үзсэн бол би яг жилийн өмнө тэр бясалгалыг хийжсэн. Тэгээд тэрийг хийх үед бол тэнд байсан бүх хүн айгуу гоё өөр мэдрэмжтэй байсан бохгүй юу. Тэгэхээр ер нь бол энэ бясалгал нь ингээд манай найзуудад тохиромжтой байна гэж бодсон. За тэгээ энэ нь болохоор үйл ажиллагаа нь юу вэ гэхээр бид нар
бие биентэйгээ танилцсан байгаа. Тэгээд манай хоёр найз маань жоохон хоцорч ирэхээр байсан болохоор ерөнхийдөө эхэлсэн байгаа. Одоо энэ асууж байгаа би одоо ингээд тойроо явж байгаа шүү дээ. Тэгээд энэ асууж байгаа хүмүүстэй 3 өөрийнхөө фактыг хэлнэ. Одоо бол бид нар яг ингээд 15 факт хэлж байгаа байхгүй юу? Нэг нь ерөөсө тавтагдахгүй. Яг би хинбэ гэдгээ ингээд яриа явж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг хүн гацдсан бэлээ. Өөрсдөө ч гэсэн ерөнхийдөө туршаад үзээрэй. Тэгээ би хинбэ гэж бодохоор за үсрээл нэг 10 дээрээ ирлээ гэхээс сүүлийн хід нь бол үнэхээр ингээд гацгаар ч юм уу те ингээд өөрийгөө ингээд бүр ухаж эхэлдэм байлээ. Тэгээ энэ бас айгүй сонирхолтой юм хөрх үйл ажиллагаа хийсэн. Тийм манай найзууд хүртэл яг өөрийнхөө тухай ингээд бодохоор бас яг ингээд орж ирдгүүн байна. Би ер нь бол бас ингээд өөрийгөө мэддэг гэж бодсон ч гэсэн гинт ингээд тулгамдаад бас мэддгүүн байна гэдэг гэж айгүй их тийм сэтгэлдлүүд хэлжсэн. Тэгээд таа ч гэсэн бодох юм бол өөрийнхөө тухай дор аяж те 15 факт хэлээд үзээрэй. За одоо ерөнхийдөө энд бол багш маань ер нь хичээлээ эхлэх гээд яагаад ингээд хичээл явуулж байгаа вэ гэхээр ер нь бясалгал хийхээс өмнө хүн өөрийнхөө нөгөө аналитик тархиа ажилуулсан байх юм бол тий одоо нөгөө бясалгалаа яг эхлэх үед тархины арай нөгөө хоосордог гэх юм уу. Өмнө нь одоо ингээд аналитик тархиа ажилуулчаар бясалгал хийхдээ арай хөнгөн орох боломжтой байдаг. Тэгэхээр заавал ерөнхийдөө нэг юм аналитик тархиа ажилуулдаг юм билээ. Мөн маш олон дасгал болон хичээлүүдийг орсон байгаа. Тэр болгоныгоо ерөнхийдөө энэ цаас тавьсан байгаа. Цаасан дээр биш гүйцэтгээд хийсэн. За ингээ манай найзууд маань бас дахиад надад цэцэг авчирсан. Тэгээд энэ цэцгээ харуулж гин. Намайг нараа гэдэг болохоор би ингээ бас ингээ наран цэцгэнд амар дуртай. За энэ одоо ерөнхийдөө бол бясалгалаа дуусчаад бид бясалгалынхаа талаар ярьж гин. Тэгээд мэдээж яг бясалгал дунд яаж хийгдсэн ч юм уу тиймэрхүү дүрс бичлэг бол оруулахгүй. Энэ нь болохоор зөксөгөөрөө хийдэг нөгөө хөдөлгөөнтэй бясалгал гэд хэлжсэн те. Миний 7 хүртний чакраны бясалгал гэд бичлэгэн дээр бол яаж хийдгийг нь бол хэлсэн байгаа. Бүгдээрээ одоо бясалгаланд юу мэдэрсэн тухайгаа энд ингээд хоорондоо ярилцаад сууж байна. Жилийн өмнө хийхэд би маш их сэтгэл готролтой, маш их уйлж бүх зүйлийг ингээд ойлгож ухаарч ингэж хийж исэн. Одоо энэ жил хийхэд бол үнэхээр өөрөөсөн би бүр үнэхээр их талархаж хийсэн. Маш их аз жаргалтайгаар хийсэн. Над бол аюу их өөр мэдрэмж өгсөн. Багш маань хэлэхдээ бол ингээд хизээч хүн нэг мэдэрсэн зүйлээ дахиж мэдрэх боломжгүй байд юм аа гэд хэлчихсэн. Тийм тэгэхээр бясалгал болгоноос өөр мэдрэмж авдаг юм билээ. Тэр нь бас надад маш их таалагдсан. Энэ удаагийн бясалгал бол надад үнэхээр гоё аз жаргалтай байлаа. За тэгээд бид хэд маань дээдлийн давхарт буюу 4 давхарт нь гараад Fabs Resto Bar гэдэг газар байдаг. Би нэг гэр ойрхон байдаг болохоор энэ газраар үйлчлүүлэх маш их дуртай. Тэгээд төрсөн өдрөө маш их үйлцгөөсөн байсан. Тийм учраас гэс дэше гарч хоол идээд тэгээд одоо энэ лаага үлээх мөч явж гин. Амар гоё олон хүмүүс ингээд надад мэд хүргээд ингээд байж ахыг харах үнэхээр аз жаргалтай бас байсан. Энэ өдөр үнэхээр хайраар дөрөв өдрээлээ. Тэгин надад санаа орж ирээд одоо яг уцаа аваад бичлэгээ эхлүүлэх гэж байна. Тийм. Яг энэ хэдийнхаа надад аз жаргал баяр баясгалыг хүсэж байгаа энэ мөчийг бас утсан дээрээ дөрвс бичлэг болгон авахыг хүссэн. Маш хөөрхөн ийм олон хайрлагцсан хөөрхөн хүмүүсээр хүрээлүүлдэхтэй маш их талархсан. Үнэхээр их surprise дүүрэн байсан. Дундуур нь манай нөхөрөөс надад ингээд цэцгийн баглаа өгсөн. Тэгээд та бүхэндээ өөртөө хүсдэг бүхий л сайн сайхан зүйлийг хүсч өрөмөр байна. Бүгдээрээ хэдхэн жил энэ амьдралд туулаад өнгөрөөн те. Тэгэхээр бүх хорон мөч бүрээ аз жаргалтай өнгөрөхийг хичээгээрээ эерэг байгаарай. Нүртэл үзсэнд баярлалаа.